Японы олон улсын агентлаг JICA-гийн их үүсвэрээр дэлхийн 155 гаруй улс оронд жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудын нэг билээ. Тухайн байгууллага аж ахуйн нэгжийн эрэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийн нүргэтгэлийг хангах 50 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Ийхүү Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Монгол Улсын засгийн газрын санаачлагаар Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн JICA-гийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн төсөл нь анх 2007 оноос өнөөг хүртэл манай улсад 2 үе шаттайгаар хэрэгжиж байна. Тухайн төслийн эхний шат амжилттай хэрэгжиж мөн зээлийн нэрэлттэй уялдуулан Монголын засгийн газраас үргэлжлүүлэх хүсэлт тавьсныг Японы талаас хүлээн авч цаашид үргэлжлүүлэхээр болжээ. Жижиг дунд үйлдвэрийг урт хугацаатай санхүүжилтээр дэмжих, нөгөөд нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг мөн санхүүгийн урт хугацаатай дэмжлэгт хамруулах ийм үндсэн зорилготой. Энэ зорилгын хүрээнд мөн арилжааны банкуудын чадварыг сайжруулах бас техник судалгааны үйл ажиллагаа явагдаж байгаа. Монгол улсын хувьд бол ерөнхийдөө үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст урт хугацаатай ийм санхүүгийн их усруулнын эрэлттэй байгаамаа. Энэ зээл арилжааны банкаар олгогдож байгаа энэ зээл маань дунджаар 3-аас 10 жилийн хугацаатай жилийн дундчүү бол 7% ийм зээл байгаамаа. Энэ агуулгаараа дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих ийм санхүүгийн таатай орчин бол бүрдүүлж байгаараа энэ зээлийн онцлог юм. Энэ төсөл нь бол үндсэн 2 шаттай хэрэгжсэн. За 2006-аас 2011 оны хооронд бол төслийн 1-р шат хэрэгжсэн. Төслийн 1-р шатанд бол нийт нэг 200 орчим аж ахуйн нэгж бол зээл авсан байдаг. Энэ хугацаанд бол 3500 орчим ажлын байр шинээр бий болсон. За төслийн 2-р шат бол мөн 2011 оноос 15 оны хооронд бол хэрэгжсэн. Энэ хугацаанд бол төсөлд нийт нэг 300 гаруй аж ахуйн нэгжил хамрагдсан. За нэг 6000 орчим ажлын байр шинээр бий болсон гэсэн юм тооцоотой байгаа. За төсөл бол нийт Монгол улсын хэмжээнд бол хэрэгжиж байгаа нийт 21 аймаг. За энэс нэг 60 орчим хувь нь Улаанбаатар хотод, 40 орчим хувь нь хөдөө орон нутгад хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа. Монгол Улсын их хурлын чуулганы 2011 оны 1-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар Японы засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр үргэлжлүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах гэсэн 2 үе шаттай зээлийн төслийн 2 дахь шатыг санхүүжүүлэх 5 тэрбум йен буюу 80 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийн гэрээг амжилттай баталсан юм а. Энэхүү зээлийг 40 жилийн хугацаатай хийсэн бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилээр гэрээнд тусгагдсан байна. Нийт зээлийн их усүрээс 64 орчим тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар 16 орчим тэрбум төгрөгийг байгаль орчныг хамгаалах, үүний дотор хот суурин газрын бохирдлыг бууруулах чиглэлээр санхүүжилт хийх нөхцөлтэйгээр батлагджээ. Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар бол жижиг дунд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх чиглэлээр одоо урд өмнө хэрэгжүүлж байсан бодлогуудыг одоо улам цаашаа нэрвэжлэн хэрэгжүүлэх юм процессыг бол явуулж байгаа. Энэ дээр юу гэхээр хөтөлбөр гарч байгаа 12-аас 14 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг бол баталсан байж байгаа. За хууль эрхцэн орчин дээр бас одоо ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах талаараас ажиллаж байгаа. За зээлийн батлан даалгын сангийн тухай хууль одоо хэрэгжээд амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хуулийг бол яг яамдаар бол бодлогын чиглэлээр хариуцсан мэргэжилтэн болол энэ хуулийг бол нэлийн төлхөө JICA-гийн одоо сургалт төгсөгчдийн холбооноос бол одоо хийж байгаа ажлуудыг бол манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бол төлхөө хүргэх, мэдээллийг хүртээх энэ чиглэлээр ажиллаж байгаа. Энэ өдрийн төвшөнд бол санхүүгийн их усраар бас дэмжиж байгаа. Тэрний үгээр хөнгөлөлтөө зээл байдаг. За хөнгөлөлтөө зээлэнд бол төслийг эхлээд одоо хүлээж авдаг. За төсөл хүлээж авах бол одоо аж үйлдвэрийн сайдын тушаалаар баталсан журам байгаа. Тэр журмын дагуу одоо ажлын хэсэг гараад төслийг сонгон шалгаруулад тэргүүлэх чиглэлд магтсан төслийг бол санхүүжилтийг олгодог.
санхүүжилтийг олоход бол арилжааны банкудаар бол олгож байгаа. Арилжааны банкны одоо шалгуур үзүүлэлтийг давсан тэр төсөл хөтөлбөрт бол одоо хөнгөлтэй зээлийн их усүрийг олгож байгаа. За өнөөдрийн түвшинд 2015 онд бол хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөгөөр бол одоо төсөл зүйн шалгууруудаар одоо санхүүжилтийн арилжааны банкудаар судлагдаад зээлийн хорооны шийдвэрүүд нь гараад явж байгаа. Төслийн 2 дугаар шатан 2011 оны 6 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Капитал банк, Голомт банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкудтай хамтран ажилласан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад 5970 гаруй ажлын байр шинээр нэмэгдээд байгааг хэлэхэд нэн таатай байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн хэрэгжүүлж буй 2 үе шаттай зээлийн төсөлд шилэн хийцэх хариуцлагатай хувьцаат компани болон говь ханга хариуцлагатай хувьцаат компани Жүрүр Бэкери зэрэг Монголдо тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамрагдаж өөрсдийн үйлдвэрлэлтэд үнэтэй хувь нэмрийг оруулна, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ ажилласаар байгаа юм а. Тус төслийн зээлэнд хамрагдсан Жүрүр Бэкерийн 1998 онд байгуулагдсан бөгөөд одоо Улаанбаатар, Эрдэнэт болон Дархан хотуудад салбарны нарийн бомны бүх ил төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд үйлчлэж байна. Жүрүр Бэкерийн 2012 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлэнд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. За манай Жүрүр компани 2009 оноос хойш одоо JICA-тай нэгт хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд 2012 онд хөрөнгө оруулалтын зээл авсан JICA-гаас. JICA-гийн зээл бол үйлдвэрлэгч бидний хувьд маш их сайн дэмжлэг болж чаддгаараа их онцлогтой. Бид нар одоо төлж болох үс тийм хүүтэй нөхцөл нь бас биднэрт их тохирдог. Яг жинхэнэ одоо ажил хийж байгаа хүмүүст бол маш их хэрэгтэй юм зээл гэж бидний хувьд бол үздэг. За манай хамгийн сүүлд авсан зээлээрээ бол үйлдвэрлэлээ өргөдгөх, тоног төхөөрөмжөө шинжлэх, за тээврийн хэрэгслээ одоо сайжруулж парк шинжилэл хийх, за мөн шинээр одоо химийн лаборатори нэмж байгуулах зэрэг бол хөрөнгө оруулсан. За бид нар энэ зээлээ аваад одоо 3 жилийн хугацаанд анхны одоо төслийн дагуу бүх зээлийг маш амжилттай хэрэгжүүлээд энэ маань манай компани үйл ажиллагаанд маш эерэг сайхан өөрчлөлтүүдийг авчирж байна. За энэ 3 жилийн хугацаанд манай компани ажиллагчдын тоо бол одоо 100-аад ажлын байр шинээр нэмж бий болгосон. 2014 онд манай компани улсын төсөвт тэрбум орчим төгрөгийн татвар төлж одоо шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Ингээд үйл ажиллагаа маань их сайхан өргөжж байна. Шинээр өмнөх одоо байсан салбаруудаа бас бид нар засвар шинжилэл тогтчлолт бас хийсэн. Үйл ажиллагаанд бас Японы менежментийг нэвтрүүлэх ийм ажлыг бол зохион байгуулж байна. За энэ чиглэлээрээ бол манай компани удирдлагууд 2014 онд JICA-гийн шугамар бас Япон төвтэй хамтарсан Кайзен холбоо дээрээ хамтарсан 5 эсийн сургалтанд бол манай компани удирдлагууд хамрагдсан. За энэ дагуугаар манайх одоо үйлдвэртэй бол 5 эсийг хэрэгжүүлэх хүнсний аюулгүй байдал чанарын баталгааг хангах чиглэгдсэн маш их үйл ажиллагаа явуулаад одоо энэ жилээс их өгөөжөө сайхан өгж байна. Манай ажиллагчид одоо их хариуцлагатай, нягт нямбай, чанарын доголдгүй ажиллахын төлөө бол бүгд чармаа хичээж ажиллаж байгаа. За энэ жил бас энэ сургалтанд зааж сургаж ирсэн багш нар маань сайхан ирээд бас бидний хийж хэрэгжүүлсэн ажилтаа маань танилцаад маш их сэтгэл хангалуун үнэлгээ өгöd явж байна. Тэгээ бид нар бас энэ дэх урам зоригтой цаашдаа улам их сайн сайхныг хийж бүтээнэ гэж бодож байна. Ингээ JICA-гийн төслийг хэрэгжүүлж байгаа энэ төслийн нэгжийн байгууллага Монгол Японы төв Кайзен холбоод манай компани их талархалж явдаг. Бидний одоо манай Жүрүр компани бол нэг онцлогтой үндэсний үйлдвэрлэгч компани. Энэ Жүрүр компани хийж бүтээж байгаа сайн сайхан зүйл амжилт бүтээл тэр бүхэн бол зөвхөн Монгол хүмүүстэй л холбоотой. Монгол хүн өсөж байгаа, чадваржж байгаа, сэтгэж байгаа, хийж байгаа энэ бүхний илрэл болдгоор их онцлог. Тэгэхээр бид нарыг ингэж хөгжөхөд сайн сайхныг бүтээхэд маань мэдлэг оюун
нэм нь одоо хурцлж дээрээс нь санхүүгээр ингэж дэмжлэг үзүүлж байгаад бол бид нар маш их талархаж байна. Тэгээд энэ итгэлийг алдахгүй энэ одоо авсан зээлээ хөрөнгө оруулалтаа маш үр дүнтэй зарцуулаад үндэсний үйлдвэрлэгч одоо энэ салбарын бас нэг хөгжлийг тодорхойлогч нэг компаниудын нэг гэж одоо байр суурь эзэлж байгаагийнхаа хувьд цаашдаа энийг улам баттай болгох, улам сайн сайхан болгохын төлөө манай хамт олон маш их хичээн чармааж ажиллаж байна. Мөн энэ төсөлд амжилттай хамрагдсан байгууллага бол Шилэн хийц хариуцлагатай хувьцаат компани юм. Тус компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд төсөлд хамрагдсанаар техник, тоног төхөөрөмж болон ажлын байрыг нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Энэхүү компани нь JICA-гаар дамжуулан Монголдо хамгийн том шилний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн бөгөөд нарны эрчим хүчний төлөв үйлдвэрлэдэг цорын ганц байгууллага юм аа. Яа миний хувьд 2006 онд Монгол Японы төвийн бизнес курсад орж суралцсан. Тэнд бизнесийн одоо үндсэн ухагтгуунууд бол менежмент, үйлдвэрлэлийн удирдлага, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэх үндсэн хичээлүүд заалгаж суралцсан. Энд их юм сурсан. Улмаар Японд Хоккайдод 21 хоногийн дадлага хийсэн. Тэнд сурсан мэдсэн зүйлээ яг Японы газар дээр нь Японы одоо компаниуд дээр очиж бид нэр танилцсаж, ярилцсаж бас сургалт хийж явсан. Энэ маань бидэнд бол маш өөрөө өгөөжтэй их чухал зүйл байсан. За сурсан мэдсэн зүйлээ би компани дээр хэрэгжүүлсэн. Хамгийн бага, хамгийн энгийн гэхэд одоо хүний нөөцийн удирдлагаас бол юм хийсэн. За санхүүгийн удирдлагуудаа бид нэр өөрчлөлт оруулсан. Менежментээ бас өөрчилсөн. За үүний үр дүнд өнөөдөр Шилэн хийц компани бол салбартаа тэргүүлэгч компани болж хөгжиж байгаа. За 2007 онд бид JBEC-ийн зээл хамрагдсан байгаа. Хамгийн ихний 3 төслийн нэг нь болж исэн. За үүгээрээ бид Монгол улсад анх удаа шид хатах шугам суйрлуулсан. За тухайн үедээ бол одоо энэ шугам маань бол Монголд хамгийн анхны хатаасан шил буюу одоо темперал газ гэдэг энийг Монголд анх удаа барилгын салбарт нийлүүлж эхэлсэн. За энэ нь бол одоо бодитоогоор манай барилгын салбарыг дэмжсэн зүйл байсан. За хатаасан шил маань бол одоо хэрэглээ нь бол барилга, нийтийн хэрэглээ, нийтийн тээвэр одоо энэ бол бүх салбарт орж байгаа. За энэ урд нь бол одоо энийг бол импортоор авдаг байсан бол одоо Монгол улс бол өөрөө шилээ хатааж байгаа ийм одоо давуу талтай болж байгаа. Гадаад руу урсж байгаа мөнгө гэдэг юм те энийг хаасан одоо багч гэсэн урсгалын бид нар хаасан юм болж байгаа. Манай компани 2012 онд JICA-гийн 2 үр шаттай зээлд хамрагдсан байгаа. За энэ зээлээрээ бид Монгол улсад анхны одоо сэргээгт эрчим хүчний нарны панел огцрох үйлдвэр ашиглалтанд оруулсан байгаа. За үйлдвэр маань жилд 10 мегаваттын хүчин чадалтай нарны дэлгэц үйлдвэрлэнэ. За энэ өдөө орон нутаг амун төв суурин газар эрчим хүчинд холбогдоогүй газруудад эрчим хүчний хангалт хийж явж байгаа. За ингээд Монгол улсын хөгжил цэцгэлтэд бодиттой хувь нэмэр оруулж байгаа Японы засгийн газар JICA Японы ард түмэнд чин сэтгэлийн талархал ишүүлж байна. JICA-гийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хамрагдсан Говь хангаа мебель хариуцлагатай хувьцат компани 2000 онд байгуулагдсан бөгөөд бүх төрлийн тавилга үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч байгууллага юм аа. Тус компанийн төсөлд хамрагдаж, зээл авснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дээшлүүлж, чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. За 2011 онд би Монгол Японы төв дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих юм сургалтанд одоо хамрагдсан. За тэр сургалтын дээр бол үнэхээр одоо бакалаврын сургалтаар 4 жил сураад одоо авдгүй тийм одоо нэг үр дүнтэй сургалт болсон. Маркетингийн чиглэлээр, үйлдвэрлэлийн чиглэлээр, санхүүгийн чиглэлээр бүх чиглэлээр маш үр дүнтэй сургалтанд хамрагдсан юм аа. За тэгээд энэ сургалтаа баталгаажуулах үүднээс 2012 оны 8 сард Японы улсад 24 хоногийн бас сургалтанд одоо JICA-гийн
дэмжлэгтэйгээр явж ирсэн. Хоккайдо мужийн Саппоро хотод. За тэнд бол үнэхээр одоо Японы ард түмнийг одоо яаж амьдэрдгийг, одоо яаж ажил үйлсээ явуулдгийг, яаж одоо юмд ханддаг, яаж тэр үйлдвэрлэлийн зохион байгуулалт, одоо компани зохион байгуулалт энэ Япон маягийн менежментийг яаж хэрэгжүүлдгийг бол үнэхээр биеэрээ очиж тэнд нь амьдарч одоо ингэж үзсэн юм байгаа. За тэгээд энэ сургалтандаас ирээд одоо энэ JICA-гийн сургууль төгсөлтийн холбоо нэг гишүүн болж эндээс нэлээд бас мэдээлэл юмнууд авч үйл ажиллагаагаа яаж явуулах вэ гэдэг талаар мэдээлэл авч одоо нэлээд холбоотой байсан. За тэгээд энэ шугамаараа одоо хөгжлөж бид нар угаасаа жилийн өмнөөс үйлдвэрлэлээ одоо өргөжүүлэх шинэ одоо үйлдвэр барьж оруулах гээд нэлээд яг ийм бодолтой явдаг. Тэрнийгээ төсөл болгон одоо 2013 оны 10 сард одоо JICA-гийн бизнесийг дэмжих зээлийн одоо 2 ушигтай зээлийн одоо хүсэлт өгж тэгээ харин Азууж энэ хүсэлт маань биелэгдэж бид нар зээлээ авч үйлдвэрээ одоо шинээр үйлдвэр барьж ингэж ашиглалтанд оруулж ажилласан юм байгаа. За тухайн үедээ одоо зээл авч одоо өргөтгөл хийхээс өмнө манайх одоо сардаа нэг 1000 м буюу ойролцоогоор 300 км буудан сардаа үйлдвэрлэдэг. Тэгээд нэг 35-аас 40 одоо ажилчинтай ажиллаж исэн бол үйлдвэрийн ашиглалтанд оруулсны дараагаар яг одоо бол сардаа 2500 м буудан буюу нэг 800-аас 1000 км буудан үйлдвэрлэж байна. За яг энэ үйлдвэрийн одоо байранд байна өнөөдрийн байдлаар 98 хүн ажиллаж байна. За тэгэхээр үнэхээр энэ одоо зээл тэгээд хамгийн гол нь энэ оюуны одоо хийсэн одоо энэ хөрөнгө оруулалт маань үнэхээр одоо их амжилт олсон. За тэгээд энэ зээлийн үр шимийг манай одоо компани хамт олон бүгд л одоо энэ үр шимийн хүчээр өөрсдийнхөө ажлын байрыг нэмэгдүүлж мөн одоо бүтээмжээ нэмэгдүүлж тэр дагуу бас цалин хөлс нэмэгдэх юм үр дүнтэй ажил болсон илэрхийлье. Үнэхээр энэ Японы ард түмэн гэдэг маань аливаа зүйлийг маш жижигнээс одоо асуудлыг эхлүүлдэг. Маш жижигхэн зүйл дээр одоо ач холбогдол өгч тэн дээрээсээ одоо асар том төлөлт, асар том одоо шинжиллийн одоо ихийг олж авдаг ийм одоо ард түмэн юм байна. Монголын 3500 гаруй залуучууд Японы JICA байгууллагын шугамар арлын оронд мэргэжил дээшлүүлж тэдний хөгжил технологийн дэвшлээс суралцсан ирж эх орондоо хэрэгжүүлж байна. Бид хамтарч эвлэлдэн нэгдэж хоёр орны хөгжлийн гүр байгуулнаа. JICA сургалт төгсөгчдийн холбоо. JICA байгууллагаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн төслийн нөхцөл нь төслийн хүрээнд нэг зээлдэгчдэд олгох зээлийн доод хэмжээ 10,000 ам.доллар, дээд хэмжээ 600,000 ам.доллар буюу түүнтэй тэмцэх хэмжээний төр байна. Эргэн төлөх хугацаа 3-аас 10 жил, үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 1-ээс 3 жил. Жилийн хувьсах хүүгийн хэмжээ 6 сараас хамаарч 7% байх нөхцлүүдтэй. Мөн төслийн нийт үртгийн 20%-аас багагүй хувийг зээлдэгч өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд төслийн техник, эдийн засгийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой. Эрүүл ахуй, байгаль орчны стандартад нийцсэн 13%-аас доошгүй хөрөнгө оруулалтын өгөөжтэй байх зэрэг бусад шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай байдаг байна. Аливаа улсын хөгжлийн гол хөшүүрэг нь иргэн баян байхаас шалтгаалдаг юм. Харин иргэн баян байхын тулд ажилтай, орлоготой байх учиртай. Үүний гол үзүүлэлт нь үйлдвэрлэлд хөгжих шаардлагатай гэдэгт хэн хүнгүй санал нийлэх бизээ. Монгол улсын зах зээлийн эдийн засагт шийдэлснээр хувийн сектор хөгжих орчин бий болж жижиг дунд үйлдвэрлэлүүд олноор байгуулагдсан. Жижиг дунд үйлдвэрлэлүүд нь ажлын байрыг бий болгож, ажилгүйдлийн тоог багасгахад хувь нэмэр болж үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн өндөр зээлийг урт хугацаагаар авах боломж бага байдгаас компаниуд том дүнтэй хөрөнгө оруулалт, урт хугацааны санхүүжилтээр дутагдж байсан үе саяхан.
Иймээс Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын JICA-гаас олгосноор энэ төсөл нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд болон бүтээлч үйлдвэрлэлийн нэрээдүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дуулгахад нэн таатай байна. JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон JICA сургалт төгсөгчдийн холбооны хамтын ажиллагаа түншлэлийн үр дүн илүү ихээр бид бүхэнд үр өгөөж өгсөөр байгаа билээ.